Нэвтрүүлгийн ерөнхий ивентгэгч Cobbler Block газрын самар шоколадны гайхамшигт хослол. 443 дугаартай Солонготой уулзж байна. 3 дугаар шатны мэд хүргэе. За танд ч гэсэн мэд хүргэе. Их гоё харагдаж байна. Баярлалаа. Бодвол энэ сонголт дуутай холбоотой байх та. Тий, мэдээж дуутай холбоотой. Бүхэл юм дуутай холбоотой. Моцартын Шөнийн хатны хайрыг сонгосон байна. За түрүү харин хальт яг нэг тийм дуу яваадсан. Гэтэ нэрийг би тогтоож амжааг чамаг харснаа яг дуулах байгаа хта гэж бодсон. За дуу сонголтын тухайд яагаад энэ дууг сонгохоор болчихвоо? Ер нь аяга олон багшийн зөвлөгөөгөөр өөрөө ч гэсэн яг маш их хайлтын дундаас энэ дууг сонгосон. Тэр нь яг 3 дахь шатандаас зориулж болж өгөөд бас хүнд техник ихтэй бас яг ахицтай гэх юм уу да тийм дууг сонгосон гэж. Ер нь Шөнийн хатны хайрыг манай университет орсон ялангуяа опер чиглэлээр дуулж байгаа эмэгтэй оролцогчд маань төгсгөлийн шатуудад их дуулдаг л да. Яг тэгэл ингээл өсөр бүжимсэл өөрснийгөө илэрхийлж хэлдэг. Тэр чинээгээрээ маш гоё тоглолтыг үзүүлдэг. Нөгөө талаараа их эрсдэл дагуулдаг. Бэлтгэлээ сайн базаасан бол амжилт олдог. Жохон дутуу болоос хэцүү. Чиний бэлтгэл хэрэг вэ? Би бэлтгэл сайн гэж бодож байгаа шүү дээ одоохондоо. Одоохондоо юу? Тий, одоохондоо тэгэл үр дүн мэдээж одоо яг тайсандаа л гарч ирэх юм Хэд хоног бэлтвэ? Ер нь бол 2 дугаар шат бараг дуусахаас өмнө бол ер нь нэг дуулъя гэж бодсон байсан. Тэгээд тэнцсний дараа шууд 2 дугаар шатны бараг л дараачийн өдрөөс шууд л хэлсэн. Дөрөвдүгээр шатанда англиар, 2 дахь орсоор, 3 дахь германаар. Тий. За жинхэнэ утгаар нь дэлхийн хэлээр дуулж байгаа юм байна да. Өрсөлдөгчд хэр байна? Өрсөлдөгчд би хувьдаа бол маш хүчтэй байгаа гэж бодож байгаа. Тийм. Тэгээд бас өрсөлдөгчдөө ч амжилт төсөе. Тэгээд намайг өөртөө амжилт төсөе. Тэгээд та бүхнийг одоо яг миний яг дуулахыг таалан саяхаараа гэж хүсэж байна. За таалан саяхаа ингээ амжилт төсөе. Шилдэгт орох болтугай. Өөртөө итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. Нэрээ юу? Нэрээ. Тэгвэл удахгүй болцъё. За.
Баярлалаа. За орой минь. Манай Монголд ховорцсон хоолойны төрөл бол лирик колоратурны сопрано. Колоратурны сопрано цэвэр колоратурны сопрано байгаамаа. Ийм сайхан дуучид бий болж байна. Ийм сайхан дуучид одоо өсөж хойноос гарч ирж байгаа гэдэгт бол үнэхээр их баяртай байна. Жижигхэн памаркнууд байгаа. Тэрийг бол та битэрийн дунд л ямар тач ойсон маш их баярлаа. Баярлалаа. Би тэр дээд өнгөнөөд яг литературны дуулахгүй байгаа юм бэ гэд нэгдүгээр шатаасаа нэхэд байгаа юм чи энэ байхгүй юу? Энэ литературд нь би сонссон байсан урд нь. Энэ их сонин ийм жанр нодлон бас эргэжсэн юм а. Энэ их ховордсон ийм төрөл байгаа ингээд одоо тэгээ өнөөдөр их цэвэрхэн дууллаа миний бодсноор бол тэр миний бол өнөөдөр тэр үүргээ их сайн биелүүллээ. Баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе. Баяр хүргэе. Баярлалаа.